Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр постлогдох болсон барууны неолиберал бодлого гэж юмнуудаа хүмүүс маш их уншиж шеэрлэж байна. Тэнд дурдсанаар эхний үе шат болох байгалийн баялаг ихтэй улс орнуудыг улс төр эдийн засгийн хувьд гадны бодлогоос бүрэн хамааралтай болох ба энэ үе шат нь Монголд 100% амжилттай явагдаж дууссан. Одоо 2 дугаар шат болох байгалийн асар их баялагийг нь хуу цорн чөлбөх ажиллагаа явагдаж байгаажээ. Эдийн засгийн энэхүү колоничлыг барууны орнууд дэлхийд туршиж эхэлснээс Монгол улс хамгийн тохиромжтой улс орноор додорсон ба бүрэн гүйцэд утгаараа хэрэгжсэн хамгийн анхны улс нь Монгол улс болжээ. Магадгүй неолиберал бодлого 100% амжилттай хэрэгжсэн цорын ганц орн нь Монголч байж мэдэх юм. Бид бараг архинаас босож зүйлсээ гадаадаас оруулж ирдэг эрх баригчдын Дэлхийн банк олон улсын валютын сан гэж дээрмийн байгууллагуудын аюултай зөвлөгөөг өгчлөн нагадаг. Гадаадаас өмгөөлөгч хөөсөж дотоодын эдийн засгийн маргаанаа шийдүүлдэг. Гадаадын компани эрх баригчийг үргэлж нэгдүгürt эренбэлдэг зэрэг нь тэр эхний шат буюу бүрэн хамаарлын үе шатыг Монгол системтэйгээр нутагшуулсныг хэлээд байгаа юм. Одоо 2 дугаар шатны үзэгдэл нь ойрноос илт харагдаж эхэллээ. 40 жилийн турш Монголыг тэжээсэн Эрдэнэт үйлдвэрийг өөрийнх нь мөнгөөр нэг банк хувьчлаад авчихлаа. Араас нь Багнуур дархны төмөрлөгийн үйлдвэр 3-4 дугаар цахилгаан станцууд хөврөн. Оюу толгой 5 толгой дашашиг болсон өөр бусад ордууд чухам хэний гараар яаж орсныг эрх баригчид хязгаарч тайлагнаж байгаагүй. Дуулж мэдснээр бол дотоодын гэгдэх компаниуд асар их үр зээл тавьж түүнийг улсаар төлөвлөх гэж шахдаг. Үгэнд нь орохгүй бол алтан хуйг шиг огцруулж инх баяр шиг шоронгоор далайлган eerдэг болсон. Энэ үзэгдүүд нь 2 дугаар шат буюу бүх баялагийг нь хугасарч ухсан нөх овоосон шороон дээр нь 3 дугаар шат руу улсуулах буюу ард түмний хагас өсгөлөнгөөр үлдээж Африкийн орнууд шиг хүмүүнлэгийн тусламжаар голзоогоон туйлдуулах шат руу Монгол орныг мань оруулж байх шиг байна.